За сайн байцгаана уу? Уулзахад таатай байна өнөөдөр. Та хоёртой уулзаж нэг сонин хачин ярьж хүмүүсийн асуултанд хариулъя гэж бодлоо. Түрүү бидний хийсэн богинохон одоо хувны тухай бичлэгийг үзээд олон хүмүүс асуусан байна. Энэ хувь одоо олон янзын өнгөтэй байх юм аа. Ямар учиртай юм бэ? Хувь бас Монголд бол их өргөн дэлгэрсэн өргөн хэрэглээний зүйл байдаг юм байна. Та нарын хийж байгаа одоо энэ хувь ямар ялгаатай вэ гэсэн ийм асуултууд бол их ирж байна. Ийм учраас бид энэ асуултанд хариулахын тулд одоо гуруулаа нэг жоохон бичлэг хийчээ. За ингээд эхлээд хандаа эмчээс асуулт асууя. Энэ хувь яагаад ийм олон өнгөтэй байдаг юм бэ? Энэ олон өнгөтэй байгаа явдал нь одоо эмчилгээ үйлчилгээнд ч юм уу одоо нөлөөлдөг тийм тал байна уу? За энэ мод юм дээ. Харин тийм энэ хүмүүсийн хүсэлтээр ч юм уу ялангуяа монголчуудтай зориулаад жоохон хувийн өнгөний талаар олсон мэдсэн мэдээлэлээ жоохон хуваалцахгүй бол хүмүүс жоохон төвөгдөлтөй байгаад ах шиг байна. Хувь бол их олон өнгөтэй байдığım бэ. Тэг голдуу шар өнгөтэй байдаг ч гэсэн тэр шар өнгөн дотроо их олон өнгөний шар байх юм аа. Бас зарим нь тод, зарим нь нөгөө юу өнгөтэй сүүн одоо тийм сүүн одоо өнгөтэй шар, цайвар шар, тийм өнгөлөг одоо дотроо бүр ингэж нөгөө юутай харагддаг шарууд цайвар өнгийн болоостой үнэхээр хэлхийн аргагүй олон төрлийн өнгөтэй байдаг юм байна. Заримдаа бүр шал дэсрэг өнгө, хар өнгөтэй байх юм, цэнхэр өнгөтэй байх юм, улаан өнгөтэй байх юм, оранж өнгөтэй байх юм. Тэгээ тэр нь гарцаагүй одоо тэр тухайн газар нутгийнхаа онцлогоос болоод дотор нь ямар найрлага нь илүү их орсноос хамаарад өнгө нь ингээд өөр өнгөтэй харагддаг юм байна. Ер нь бол голдуу хувийн өөрийнх нь өнгө нь болохоор хэр зэрэг удаан урт хугацаатай байгаагаас шалтгаалаад ялангуяа одоо нар одоо их гардаг газарт бол нарны өнгөтэй өсөлдөөд өнгө нь хувирахтаа шар өнгөнөөсөө улаан хүрэн өнгө болтлоо хэрзэгрэл удаан л байна газрын хөрсөн дээр тэрнийхээ хэмжээгээр өнгө нь хувираад өөрчлөгдөд л яваад байдаг зүйл юм байна. Тэгээ яг эмчилгээний хувьд бол ялангуяа одоогийн байдлаар бол бид 3-ын хэрэгжилж байгаа маань Польшийн хувийг голдоо авч байгаа учраас өнгөний хувьд бол бас нэг тийм ахтай нөлөө бол байхгүй найрлагаасаа л голдоо хамаарч байгаа хаа. За дахиад нэг асуулт асууя да. Энэ хувийг эмчилгээнд дэмжлэг болгоулан болон урьдчилан сэргийлэх аргаар бид нар одоо хийн гэж ингэж тохирсон байгаа шүү дээ. Ингээд энийг ер нь ямар хаанаас одоо санаа төрсөн юм бэ? Монголчууд маань эртээр үеэс одоо миний мэддгээр бол жоохон хувийг хоолойндоо хүүхдүүдэд их зүүж өгдөг байсан. Тэр манаас урьдчилан сэргийлэх арга байсан бах. Ер нь хаанаас энэ санаа одоо анх үүссэн бэлээ? За хувь эмчилэг ер нь тийм пошигч одоо ингээл хув гэхээр пошуудыг пош орон биш тэ гэдэг их ингэж одоо хурдан сэтгэж орж ирдэг. Монголчуудыг гэхээр айраг гингүүт ерөөсөө за монголчууд л гэж ингэж орж ирдэгтэй адилхан хув гингүүт нэрээ пошод байдаг ирсэн чи хэрэгэлдэг шүү дээ гэд пошод өөрснөө энийг их олон жилийн хугацаанд зүухээсээ гадна эмчилгээнд их хэрэгэлдэг. Уухаар хэрэглэн тосон дүрхлэхээр үе мөчөнд төрхөх маягаар их олон янз ингээ хэлбэрээр нунтгаарч гэсэн хийжээд арсанд ингээ зөвлөгөж хэрэгжилж их олон жил ингээ явж ирсэн өөртөө их сайн мэддэг одоо зүйл байгаа хөө гээд бид одоо чимгээ эмч бид хоёр өнгөрсөн жил ингээ жоохон ярьж сууж байгаа бид нар ч одоо бараг нэг цуг ингэж суралцдаг эмийн бис эмчилгээ, энерги эмчилгээний тал дээр бас хамтарч ажиллаа суралцаа жоохон удаж байгаа. Тэгээд гарч ирсэн санаа бол нэрээ энэ хүүхдүүд битэр хүүхд тавьж байхгүй юу. Тэгээд хүүхдүүд ингээд их хамгийн одоо сүүлийн үед хамрын харшил, тэгээд аль харшлууд, арсны захтнаа ер нь тэр жилээс жилд болон нэмэгдээд байх юм а энэ яаж хүүхдүүд туслах вэ? Им өхөр хэцүү юм а зарим нь уухгүй юм а гэдэг тэр санаанаас гараад нэрээ бид тэр хүүхэд байхад нэрээ ээж хоолоо зүүж өгдөг байсан. Би өөрөө хоолоо өгдөг байсан хүүхдүүд. Тэгэхээр энэ нэрээ тэр талаар нь ашиглаж хувийг одоо юу эмчилгээнд хэрэгжилж эхэлье гэдэг санаа төрж эхэлсэн байгаа. Тэгээд жил гаруй үргэлжлэж энэ да бид тэр эмчихэд практикт
хэрглэж байгаа. Тэрийн болгоно яг үр дүнгээ хуваалцаагүй явж байсан. Одоо тэгээ цаг нь болсон юм шиг байна. Тэгээ би одоо хүмүүс одоо хэрэглээ явж байгаа. Тэгээ үр дүнгийн дараа хэлье да. За баярлалаа. Их сайхан санаа бол олсон юм байна. Би бас одоо нэг хэрэглэгч нь болчихсон. Тэгээ бүр та хоёртой нэгтцэн ингээ явж идэг. Их сайхан байна. За Эрдэнэчимээс нэг асуулт асууя. Ер нь одоо энэ эмчилгээний хувийг боловсруулад одоо ямар төрлийн төрлөөр одоо гаргаж байна вэ? Одоо юунд яаж хэрэгжилж байна вэ? Энэ тухайга одоо ярихгүй юу? Бидний өөрсдөө одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ тухай одоо ярьж өгөөч ээ. Ямар хэлбэрээр одоо хэрэглээд байна? Гаргаад байна вэ? За баярлалаа бүгдэнд нь энэ одоо нэвтрүүлэг юм энэ подкастыг үзэх өдрийн мэндийг хүргэе тий. Зарим нь орой зарим нь өглөө үзэх баг. Тэгээд хандаа амж бараг сая хэллээ дээ тий. Анх гарсан санаа маань бид гурав ч гэсэн түрүү ярихдаа бас уулзаад ярьж байхдаа бас анхны гарсан санааг хэлжээсэ. Яагаад энийг хийх болсон гэ сая тэгээд бас одоо нөгөө хүүхдүүд нэрээд болсон хүүхдүүдэд гараад байгаа өөрчлөлтүүд тий олон янзын өвчлөлүүд байна тий бас эдгэрхгүй дандаа эмээр дараад ах хэцүү тэгэхээр нэг эмийн бус онцлогоо эмийн бус эмчилгээ урьдчилан сэргийлэх байдлаар нь бас хөрвүүл хүмүүст илүү их ашигтай юм болов уу гэд ерөнхийдөө төрхлөг байдлаар буюу тос байдлаар тий энэ польшууд ч гэсэн бас хэрэгэлдэв юм байна тий ийм төрхлөг тос янз бүрийн тоснуудад хэрэгжилж байгаа тэгээд бас өрөөний одоо агаарыг цэвэршүүлэх бас өрөөнд байгаа сөрөг энергийг одоо тэнцвэрийг бий болгоход бас шүршлэг юм уу те орчны сөрөг нөлөөгөөр шүршлэг байдлаар тэгээд бас одоо бүтээгдэхүүнээр нь хов тэгээд хүзүүний зүйлд бугуйнд зүүдэгдэх хүүхдүүдэд бугуйвч янз бүр тиймэрхүү байдлуудаар хэрэгжилж байгаа. Тэгэхээр нөгөө бас энэ бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө одоо чимгээгч маань илүү их одоо юм авиаслаг хүн байгаа юм хийж хүлжээд өөрийнхөө бүр сэтгэлээ гаргаад ямар байвал одоо илүү хүнд хүрэхээр хүнд одоо таатай байх талаас нь хийж байгаа. Тэгээд бас нөгөө одоо бидний гол зорилго нь бол одоо ерөөхдөө эмийн бус эмчилгээг илүү дэлгэрүүлэх тийм учраас энэ зүгээр нэг хувь биш эмчилгээ нэг гоёл чимгэл гэдгээс илүүтэйгээр эрүүл мэндэд нь ачиг тустай гэдгээр бас энэ хийж байгаа бүтээгдэхүүндээ өөрсдийнхөө сэтгэл энерги дээрэс нь одоо энэ тосоо бас түрхээд ингээд бас хийж байгаа нөгөө хугацаа нэг бүтээгдэхүүн гаргахад бол наазах нь 1-2 сар одоо ажиллаж гарч байгаа учраас бол бусад бүтээгдэхүүнүүдээс бол илүү одоо хүний эрүүл мэндэд ач тустай болох нь бол зарим талаар одоо төрүүчээсээ бас туршаад ингээд олон хүмүүс туршилтын байдлаар хэрэглэхэд бол одоо үр дүн нь бол харагдаж байгаа тий тэрний нэг нь одоо чимгээ гэж өөрөө сая хэллээ бас ингээд хэрэглээд үр дүнтэй байсан хандаа амж банд бас өөрийнхөө өвч дүнгууд дээр нэлээ хэрэгэлсэн байгаа би бас нэг нэлээ хэдэн хүмүүст бас ингээд туршилт байдлаар өгөөд тэгээ хүмүүс яг нэг удаан хугацаагаар хэрэглүүл илүү үр дүнтэй би тий түрүүний юун дээр подкаст дээр бас ярьжсэн шүү дээ нөгөө хувь нь ямар найрлагатай тэгээ ямар учраас энэ одоо их хүний биед эсийн төвшөнд очиж нөлөөлдөгөөрөө онцлог байгаадаа өрөвслийг намж явах үйлчлэгтэй тэгээд нөгөө дээр үеэс сая бас хандаа хэмжээлсэн дээр үеэс монголчууд бол ингээ хүүхдүүдтэй зүйлд зүгээд өчтдөг хов ингээд ганцхан ширхэг хов зүүцэн байгаад байдаг тэр нь яаж нөлөөлдөг ямар их үр дүнтэй байсан тэгээд тэр чинь хамгаалт болж исэн байна муу юмнаас хамгаалж исэн байна нөгөө талаараа ханиа том одоо янз бүрийн өрөвслүүдийн дарж исэн байна ингээд бодохоор бол одоо хувийн ач тусыг бол их ерөөсөө яриад баршгүй юм байна тий маш их олон зуун жилийн түүхтэй бараг л нөгөө алтнаас ч илүү бараг алттай зүүцгөөж тийм их одоо үн цэнтэй зүйл байх нэ тэгээд тэрний үн цэнийг бас хүмүүст ойлгуулах дээрээс нь тэгээ эрүүл мэнд одоо урьдчилан сэргийлэх талаас нь өвчин тусчаад эмчлэх гээд одоо тий асар их олон мэдлэггүйгээсээ болоод ч юм уу амархан одоо нэг энгийн байж иж бүх хэмжээ энгийн байж ижил ер нь бол амархан хүнд хүрж бас үйлчлэлт юм байна л да. Тэгэхээр бид нөгөө энгийн байдлаас айгаад өөрийнхөө амьдралын хэв маягаас айгүй холтчоод байгаа учраас илүү өөр юм хагаад нөгөө дэвшил технологи гэдэг нөгөөх нь эргүүлээ бидний бие хор болоод энэ жишээ хэрэглээ одоо энэ янз бүрийн интернетийн хэрэглээ гар утас тэрнээс гарч байгаа сөрөг энергийн
энергиас болоод бол хүмүүс өвчлөөд байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бас харамжуулахад бол хувийн нөлөө маш ач холбогдолтой юм байна. Тэр тал дээр нь л одоо бид илүү их ажиллая гэж одоо санал нэгдээл тэгэл хэдүүлээ. Бас хүмүүс тэрний хаач тусыг таниулах гал ингээ явж байна да. Тий. За баярлалаа. Сайхан мэдээлэл өгсөнд. За ингээд одоогийн байдлаар бол бид нар тосон төрхлийг энийг одоо гадуур хэрэглэхээр бас энэ тосон бэлтгэлээс бас ууж хэрглэж болдог тий. Туслаар ууж хэрглэж болно, дотуур хэрглэж болно. Яг гэвэл энэ тосоо өөрөө одоо ууж хэргэлдэг тосонд шингээх юм бол ингэж хэргэлдэг юм байна. Тэгээд бас агаар цэвэржүүлэх, орчныхоо энергийг цэнэглэгийг сайжруулахын тулд бол одоо шүрших маягаар хэрэгэлдэг юм байна. Бас одоо зүйлт бугуйчаар бол хийж байгаа. Ийм 3 төрлийн бүтээгдэхүүн бол одоогоор бол гаргаад байгаа. За би бол анхны одоо өөрийнхөө туршлагаас ярихад миний гар одоо юм нэхэд ингээд эрхийн урам нь хөдөлгөөн байсан. Ингээд энийг 10 сараас хойш төрхэд одоо бол одоо пүнк зүйл ажиллагаа бол хэвэн болсон. Юмаа нэхэд ингээд сууж байгаа. Өнөөдөр хүртэл одоо ингээд юмаа нэгчгсэн. Ингээд сууж яана одоо ерөөсө гар бол өвдгөө байсан. Ийм одоо үр дүнтэй байгаа. За ер нь бас энэ хивийн засал хийхдээ бас хүмүүсийн 7 хүрдэн дээр нь бол төрхөж өгөхөөр нэлээд одоо үйл ажиллагаа үйлчлэгээ нь бол сайжраад ах шиг санагддаг. Хүмүүс одоо сэтгэл санаа сайтай байдаг юм аа. За хандаа эмч өөрийнхөө одоо хэрэгэлсэн туршлага гарсан үр дүнгийн ганц нэг туршлагаасаа ганц нэгийг товчхон танилцуулна. За тэгье. Би ч одоо сүүлийн үед өнгөрсөн жилээс хойш өөрөө нөгөө зүүнний эмч болохоор хүмүүстэй зүү тавих үедээ бас нөгөө бариа засал хийдэг юм аа. Нуруу өвдөд байгаа хүмүүс болдог хэрнээ. Тэгээд тэднэртэй тосон түргэлэхээ яг бариа хийж явах үедээ түрхэж хэрглэж үзэж байгаа. Тэгээд нурууны нөгөө остеохондроосуудын үеийн өвдөлтүүдийн үед би бас их түрхэж хэрглэж байгаа. Үр дүн бол ер нь их дажгүй надад санагдаад байгаа. Ихэнх нь ер нь өвдөлттэй голдоо би юунд нэг хэрэглээд байгаа хэрэг нөгөө дарахаар ингээд нэг хүндөр байдаг шүү дээ. Өвдөөл гар хөрөнгөөл өвдөөд байдаг. Тийм булчингийн өвдөлтийн үед би голдоо их түрхэж хэрэглэжээ дараа зүгээ тавьчаад нэгвэл заримдаа яг зүүнийхээ завсраар бас ингэж эргүүлж хэрэглээд байгаа. Тэгээд гол одоо миний тэрэнд яагаад ингэж үйлчлэх гээд байгаа юм гэхээр яг их олон найрлагатай өвчин намдах өргөсөл дарах үйлчлэгээ гэдэг юм би тэрэндээ авч хэрэгэлсэн байгаа. Тэгээ хавсарж байгаа болохоор үр дүн их дажгүй байгаа. Тэгээд ер нь байнгын голдоо хэрэгэлж байгаа. Тэгээд сүүлийн үед нэг бас нэг өөр хэлбэрээр агаар цацаж агаарыг одоо нөгөө цэвэрлэх гэх юм уу да. За ерөнхийдөө тэр утгаар нь би харин бас ингээд хэрэглээ саяханда би өөрөө өвчтөнгөө суулгаж байгаа тест хийгээд эхлээд нөгөө зүгээр гаднаас орж ирсэн өрөөндөө өвчтнөө суулгаа би ч гэсэн бас давхар хараад өөрөө жоохон төвлөрч байгаа. Тэгээ амьсгалахаар нэр агаар хүнд байдаг юм байна. Өрөөний агаар гэрээгээ ч хүн анзаардаггүй. Тэгээл нэг ажил хийх гэсэн хүн ерөөсө хаана байгаач мэдэхгүй амьсгалгаач мэдэхгүй орж ирэл гүйж гараад тастаа ингээл дахиад л тэр өөрөө төвлөрч чад өвчтнөөгөө хойлоо яачаа дахиад нөгөө юугаа цацаад шүршээд агаарт шүршчээр жоохон байж байгаа дахиад өвчтөнтэйгээ хойлоо ороод яг би өвчтөнгөөс асуусан. За дахиад төвлөрөөрөө тэг ямар мэдрэмж үүсэж чинь хэлээрэ гэдгсэн чинь харин эхлээд ороход жоохон хүнд ингээ зөвхөн дээр дараад байсан. Одоо ингээ хүн хэмжиж би өөрөө чамаас асууж байгаа хоорондоо би өөрөө бүр хөнгөрчлээ. Ямар гоё мэдрэмж вэ гэж би өөрөө давхар мэдрээд өөрөө тэрийгээ тэгээд өнөөдөр нэг залуухан ох ирсэн маа нэг шинээр ажилд орсон чи ингээ шин хүмүүстэй хэцүү байна. Тэгээ янз янзын ингээ юм хүсээд надаас зарим нь ингээ аашгүй ингээ их ажил өгсөн бист ингээ ажил дээр ингээ стресстэй одоо сүүлийн 7 хоног би унтаж чаддгүй юм чи одоо яах вэ гэдэг ихээр нь би өгөхгүй юу. За чи өрөөндөө орохоор нэг ингээд цацчаараа. Энд ялангуяа
одоо агаар цэвэрлэхээс гадна энэ ер нь энергийн тийм хамгаалалт буюу өөрөө ийм гасах цэнэгтэй учраас өрөөнд орж иж байгаа тэр улам давтамж орж иж байгаа тийм мэдрэмжүүд энергийн одоо тийм цохилтууд ч юм уу эерэг мэдээж дандаа эерэг энергийн давтамж бидэд орж ирэхгүй мэдээж штэ тий хажуудлын хүмүүс гэсэн сайхан бодохгүй бүгдээрээ л стресссэн тэрний одоо мэдрэмжийг өөрөө мэдэрч идэм байна. Тийм учраас тэрнээс хамгаалаад тэр орчныг ингээд хүн сармжуулаад өгч болох юм байх шүү гэдээ өгсөн чинь өвчтөн маань өнөөдөр ирсэн чинь дажгүй байгаа гэдэг ирсэн. Тэгээ би хэрглэж байгаа хэмжээ ажилд орохоос өмнө хүмүүс ирээг багт би гэсэн ингээд цацчихж байгаа. Тэгээ би одоо унтж байгаа, их гоё байгаа. Би ээжтэй нэгийг авах уу гэсэн ирсэн өнөөдөр. Тэгээ их айтайг үр дүнтэй байгаа. Баярлалаа. Гоё үр дүн гарсан байна. Тэгээ хүн ер нь тэгээ сэтгэл санаа өөдрөг байна гэдэг чинь бол эрчим энерги өндөртэй байна гэсэн үг. Тэгэхээр зэрэгэд одоо өөрийгөө болон бусдыг ажил хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эерэг орчныг бүрдүүлэх, сайхан одоо нөхцөлийг бүрдүүлнэ. Бидний одоо гол зорилго бол ерөөсөө хүнд эмчлэл одоо нэг сайхан хурц өвчтөе хүнийг эрүүл болгоно гэдэг байгаагаасаа гадна энэ эрчимжүүлж, энергижүүлсэн бүтээгдэхүүнээрээ бид нар ерөөсөө тийм л юмыг хүсэж байгаа штэ. Эерэг сайхан байдлыг, энэрэнгүй сайхан амар амгалан бүрэн дүүрэн байдлыг тэгсэн хүн чинь юундаа уурлаад, юундаа уцаарлаад стресстэй байх вэ? Ингээ стресстэй л архаг стресс чинь стресс бол хүнд хэрэгтэй. Тэгтээ тэр стресс зүйл чинь архаг одоод ирэхээр л ямар нэг өвчний үндэс болж байгаа штэ. Тэгээд тэрэнд бол энэ маань ингэж нөлөөлж байгаа байна. Миний үзснээр бол тэр миний өвдөлтийг намдааж байгаа бол түрүү бид нар ярьсан энэ хувийн найрлаганд байгаа сүгцийн өвчлөл нь арьсаар шимэгдээд одоо тэгээд хүний биед одоо бүр эсийн төвшөнд хүртэл одоо нөлөөлдгөө гэд. Энэ нь бас ингээд одоо өөрийгөө эдгэх, бие организм маань өөрийгөө эмчлэх ийм нөхцөлд бол түлхэц суурь нь одоо болж өгж байгаа юм байна. За Эрдэнэчим гэмшлиг айгүй хөөрхөн түүх ярьсан энэ дээр одоо тэрийг нэг дахиж ярьж өгөөш. Тэр одоо надад их сайхан санагдаад ерөөсөө энэ хувьчин одоо бараг л өв дамжин хэрэглэж одоо үр удмаараа эрүүл байх боломж одоо биднэрт олгочих юм биш байгаа даа гэсэн ийм санааны сэжүүрийг ингээд төрүүлээд баясал төрүүлээд идэг. Тэгээ Эрдэнэчим гэмчээс асууя да нэг тэр түүхээ нэг товчхон яриач. За нөгөө мааныг таньдаг юмчд бид эдийн нөгөө хувны талаар ярьсныг сонсоод үзээд тэгээд ярьсан байхгүй би нөгөө хүүхдээ байхдаа ингээ хоолой тэрийг хэлж байгаа байхдаа тий хоолой айгүй хөвддөг байсан. Тэгээд 10 гаруй жил хоолой одоо ингээ байнга зүүжсэн ээж нь ингээд нэг шар жижиг тухайн үед нэг шар байдаг байсан шүү дээ. Тэрийг зүүлгээд 10 жилийн дараа хэд нөгөө хоолой нэм бах нь баргалж байхгүй болоод өвтгөө болоод ерөөсөө хоолой нь одоо хүртэл бараг өвддөг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд хоолой нэмэх нь одоо ахуулахгүй зүгээр л тэрийг зүүснээрээ тэгж их үр дүн төрсөн байгаа даа. Тэгэхээр тэр бол бүр айгүй сайхан бас нөгөө бос тэр хүн бүр одоо ингээд нөгөөдгөө хайгаад бас хүүхдтэй авч өгөөч нөгөө зээ охтуудаа бас зүгэлгийн чинь бүрсдээ тэгээс хүн болгон баг авдраа ухаад нөгөө хувнуудаа эрэлт гарсан нэг тиймэрхүү бас мэдээллүүд айгүй сонсогдсон. Тэгэхээр нөгөө одоо эн чинь баргалж үнтэй цэтэй алт мөнгнөөс ч илүү бүр насан туршид ингээд үеэс үед дамжуулаад одоо цааш нөгөөх тийм их өв агуу их тийм өв баргалж болж үлдэхээр тийм байгаа аахгүй юу. Тэр нь бүр айгүй гоё санагдчихсэн. Тэгээд ер нь ганцхан юунд биш Польшид биш ер нь дэлхийн бүхэл орнуудад ер нь хувийн мөн чанарыг ойлгоцсон бас хэрэгэлдэм байх тий. Тэгээ зүгээр нэг гоё чимгэлгээл тэгэхээр дэлгүрт орохоор бараг би л хувьда анхдаа анд очиод ингээд давхгүй дэлгүрт нь орсон чинь бараг айгүй өдөгөө энэ чинь энэ бараг алтнаас ч илүү үнэтэй $1,000 гэ байдаг юм билээ шүү дээ. Тэгээд бараг харахгүй энэ мартцсан нөгөө. Тэгээ сүүлд ингээд бяцлаглын хажаар ингээд бас тийм таньж ахиж одоо нөгөө тувтагаа танилцаад тэг их сайхан юм байна гэд бид хэд чинь нөгөө гарсан санаа нь ямар гоё хүний төлөө тэгээ бүгдөө бас эмч хүмүүс болохоор хүүхдүүд багаас нь бас ингээ хэрэглээ сурах юм бол ямар нэгэн олон өвчнүүдийн бас уурхаанаас нь одоо урьдчилан сэргийлээд хамгийн гол нь урьдчилан сэргийлж болох юм байна л гэдгийг хэлэх гээд бүр их өвдөд өвчин болчвол бас хэцүүлдэ тий. Тэрнээс нь өмнө бас ингээд ийм бас боломжтой юм байгаад байгаа болохоор бас бүх хүмүүст хэлээд
ойлгуулад тэгээд ганцхан зөв биш бас зүйл илүү үр дүнтэй тэгээд ингээд тосн байж гэн тосоо түрхээ дээрэс нь нөө одоо бидний амьдарч байгаа орчин хаач гэсэндээ ялгаагүй Монголд ч байна гадаад орнууд ч гэсэн одоо энэ цахилгаан хэрэглээ айгүй болцсон гар утасны хэрэглээ интернет тэгээд чинь бараг ижил ерөөсөө л зүгээр нэг юм сүлжээн дотор л бид нэр чи амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ч гэсэн бас ингээ баг ч гэсэн ингээ саармагжуулдаг учраас маш их одоо их орчин үед бол миний бодож байгаагаар бол хамгийн хэрэгцээтэй зүйл л гэж хэлмээр байна. Тэгээд үеэс үед цааш нь дамжуулаад явж болох үнд өв юм аа гэж баярлалаа. Ясаа гоё санаа. Нэрээ чинь одоо үр удамдаа өвлүүлж үлдээх эрүүл мэндийн одоо урьдчилан сэргийлэх чухал зүйл болж одоо болох нь байна шүү дээ. Ер нь бол нэрээ тийм байлээ. Би бас энд нэг үндэсний үйлдвэрийн дэлгүүрүүдээр ороод үндэсний брендийн дэлгүүргээд орсон чинь хуваар хийсэн үнэртэй ус, хуваар хийсэн савн, хуваар хийсэн уруулын одоо өнгөлөгч эдгээр бол тавьсан байсан. Тэгэхээр би тэр уруул өнгөлөгчийг бодоод бас бодож байсан. Тийм үнэхээр сайхан юм байна да тэр чинь. Яг одоо уруул дээр ингээл төрөгчхөөс нөгөө сүгцийн хүчил чинь энэ юугаар салстаар мөн ороод л одоо үйлчилж явах нь байна штэ гэд ингэж бодож ийсэн. За тэгээ ер нь бол одоо та хоёрынхаа ярианаас ингээд дүгнэлт хэлэхэд бол бидний одоо энэ өнөөдрийн подкастаараа таниулах гэсэн явдал бол ерөнхийдөө хувь бол олон янзын өнгөтэй хор манай монголчууд зөвхөн шар хувийг өгдөг болохоор тэр шар хувь одоо яагаад ийм өнгөтэй байгаа гэдэг асуултууд олон ирдэг. Хувны өнгнөөс бол бас хамаардаггүй юм байна. За тэрнээс гадна хувийг бол ингээд хувь судалдаг улсууд дэлхийн нийтээр зөндөө байдгийн байна. Тэр улсууд бол олон янзаар хувааж үзсэн байх юм байлээ. Тэгээд өөрснийхөө л одоо химийн найрлагаар нь харагдаж байгаа байдлаар нь гэх мэтчлэнгээр тэглээ гэхдээ аль нь ч л гэсэн одоо химийнхаа найрлагын хувьд бол одоо хүний биед үйлчлэг үйлчлэгээгээр ижил байдгийн байна. За бидний хийж байгаа бүтээгдэхүүнүүд бол бидний гаргаж байгаа энэ бол одоо арт түмэнд зориулсан одоо хүмүүстэй сайн сайхан байгаасаа гэсэн санааны үүднээс хийсэн энэ бол ердийн дэлгүүрт зардаг, гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээр зардаг гоёл чимэглэлээс бол өөр шүү. Бид бол одоо энийгээ түрүүнд Эрдэнэчим гэмшиллээ нэлээд удаан хугацаагаар бид нар бас ажиллаж дээр нь одоо янз бүрийн өөрсдийнхөө мэддэг чаддаг энерги хэмжээгээр бол энерги эрчмийг өсгөөд тэр нь бол хүнд одоо бас ердийн байдлаас арай хурдан түргэн хүрэх байдлаар өгөөчтэй өндөр хэмжээтэй байх үүднээс бол одоо ингэж хийж байгаа юм аа. Тийм учраас бид нар бол нэг олон тоогоор одоо дэлгүүр хошоо зардаг шиг тиймэр бол одоо гаргаад иж чаддгүй. Тэгэхдээ та нар маань одоо энэ подкастын доотлолт бид нар холбогдох утас Facebook хаягнуудаа бичиж тэгэхээр та нар маань асуух зүйл бол одоо энэ холбогдож асуугаарай. За хандаа амжилт хэлэх зүйл ээ нөө нэмж. Би ч одоо юуны хэлхийг сайхан бодож байна. Тэгвэл асуух нөгөө болцсон. Тэгээд яг одоо дэлгүүрт зарж байгаа тийм баяр чимгэлийн зорилттой арай өөрөөр жоохон ялгаатай байгаа. Бид гурван үйлчлэгээ хувийн өөрийн яг үйлчлэгээний чанартай хэсэг нь одоо өнгөлөж янзлаадаг. Одоо гол сайхны бас юуны зорилттой гэж үзүүлгээр өнгөлөөр гурван болгоод үсрээд ингээд янз болгоод ашигласан байгаа шүү дээ. Тэрний мэдээж хүний бие сайн найруулж хийсэн. Яг чиний хэмжээний одоо зорилттой юм болохоор бэлдээ яг ямар нэгэн байдлаар цэвэрлэхгүй бэлдээгүй одоо тэр царай одоо хэсгүүд одоо байгаад ингээд байсан байгаа өнгөлөж зүйлүүд янз засаагаар тэр хэсгүүд болохоор одоо яг хэлхийд байж байгаа шүү. Ингээд анхаарал татдаг бид энэ санаанаас тусвал байгаа. Юуны надад бизнес хийгээд одоо энэ үйлчлэг зорилгоор бас үсэсээ сайн зүйл тэгээд ясаа сэтгэлээр төлөвлөж байгаа. Яг бизнес хийгээд
нэрээ хүмүүс нэрээ хэрэг болж байгаа юм бид таавснууд яаж чөлтөө зүгээр тавих одоо цаашаа гээд урагаваад модернизацийн гэдэг манад өдөр хэрэг байгаа цаашаа хийж тухайн орчиндөө ирж байгаа тухайн үржин ялгууны бид тэр ингээд аваад үзэхэд бид ахад үчтэй хүмүүс ихэрдэг удаан үдцэн иргэний дотоод энергийн бие бас хасаг энергийн алдагт орсон байдаг учраас хувь нүүрээ хасаг цэнгэлтэй тэгэхээр өөрлөгөө хүний бид хурцсан байгаа эсэд хураад байгаа нэм хэсэнгийг татаад тэрийг тэмцүүлчүүдэд ингээд өгсөөрөө тэр эсн нөрөө хэвэн ажиллах юм боломжийг өгдөөрөө онцлогтой байгаа шүү. Тэгээ бид гурав тэрийг идэвхжүүлээд ажиллаар хүмүүс туслах гэж ажиллаж байгаа. За тэгээ бид гурав ажил ирээдүйдээ ажилдаа болохоо гэж найдаж байгаа шүү. Тэгээ бас гараа. За баярлалаа. Өнөөдөр одоо бид гурав их сайхан ярьлаа. Хүмүүст зориулж чадлынхаа хэрээр үнэхээр одоо бид нар чадлынхаа хэрээр одоо та нарт туслахыг бодъё. Холбогдвол за ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа. Эрдэнэ чимэг эмчтэй, хандаа эмчтэй өнөөдрийн ярилцлагыг хамт хийсэнд баярлалаа. Бас ийм сайхан санаа олж хамтарч байгаадаа их баярлалаа. За ингээд амжилт хүсье. За баярлалаа. Би нэг ганцхан юм хэлж чимгээгчэн дээр нөгөө хандаа эмч бол яг нөгөө бүр архаг өвчин болсон юун талаас нь ярьжлаа. Миний үздэг харж байгаа үзэг болохоор нөгөө талаас нөгөө багаас хүүхдүүдэд хэрэглүүлж юм бол архаг өвчин чинь
одоо сүүлдээ арах болно гэдэг чинь ямар төвшөнд очихоор арах болж байна те. Тэгэхээр тэрийг бүр нь урдчлан сэргийлэхээс нь хүүхэд наснаас нь те ингээд үнэхээр тэр одоо эдгээр зүйлсийг хэрэглүүлээд сурч байгаа юм бол хамгийн гол нь нөгөө урдчлан сэргийлэлт гэдэг чинь хамгийн чухал байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж тэр хүн бүхний онцлог амьдралын хэв маяг эндээс болоод янз бүрээр цаашаа явж тэр өвчний явц янз бүр баах бах. Тэгэхээр ерөөсөө хүүхэд гэдэг дээр бол би бол орчин үед одоо нөгөө янз бүрийн унддгөө одоо утасны хамааралтай болсон ч юм уу эсвэл одоо гиперактив хүүхдүүд гэдэг чинь нөгөө маш их хөдөлгөөнтэй юутай тийм хүүхдүүд дээр бол ер нь би миний санаа бол тэднэр дээр нэлээх бас хэрэглүүлж үзье гэж одоо яа тэгэхээр тэр бол бас илүү их бас нөлөөлөх магадaltaй ба. Тийм учраас ерөнхийдөө одоо хүн болгоныг зөв өнцгөөс нь хүлээ авч зөв одоо дандаа юмыг нөгөө буруу талаас нь биш одоо зөв талаас нь өөрт хэрэгтэй юу байна гэдэг талаас нь Монгол хүмүүс маань илүү их бид нар бол монголчуудаа л илүү ингээд туслах гад ингээд бодоод байгаа шүү дээ тий. Тэр талаас нь л хүлээж аваарэ гэж одоо хүсэж байна. Тэгээд баярлалаа. Баяртай цохон. За баярлалаа. Энэ удаагийнхаа подкастыг ингээд өндөрлөе. Дараа одоо хүмүүсээс асуулт ирэхээр бид нар бас асуудлаа боловсруулж агаад дахиад одоо бас цуврал ийм юунуудыг бол хийх баха гэж бодож байна. За баяртай.